За автомашингүй өдрийн мэндийг хүргье гэж одоо бодож байгаа юм. Тэгээ өнөөдөр зохиолч Ханя Янакира гэдэг. За энэ хүний A Little Life гэдэг одоо романыг өөрийнхөө задлж одоо хүргье гэж одоо бодож байгаа. Энэ бол мэдээж энэ гэр бүлд зориулсан ч гэдэг юм уу те. Ийм роман баг. Бидний амьдралд зүгээр харж чадахгүй өнгөрүүлдэг бас нэг тийм хэсэгхэн хугацаануудаас байдаг. Тийм мэдрэмжүүд гэдэг юм те. Энэ зүйл нь бас ингээ үлддэг ч гэдэг юм уу. Ийм зүйл гэдэг. Энэ роман бол одоо 2015 онд хэвлэгдсэн орчин үеийн одоо уран зохиолын хамгийн хүчтэй, хамгийн хүнд сэтгэл зүйн романуудын нэг гэж нэрлэгддэг гэж. За олон уншигч үүнийг роман биш ээ. Энэ бол одоо удаан үргэлжлэх сэтгэлийн газар хөдлөлт гэж одоо томьёолсон байдаг гэж. За үүгээрээ маш алдартай гэж. За гэхдээ анхаарах зүйл бол энэ бүтээл хүүхэд насны хүчирхийлэл, хүчтэй сэтгэл зүйн одоо өвдөлтийн тухай өөрийгөө үзэн ядах мэдрэмж зэрэг маш хүн сэдвүүдийг маш гүн гүнзгийгээр хөндөдөг гэдгээрээ одоо олон нийт танигдсан. За ингээд маш одоо юу гэдэг төсөөллийн одоо байдлаар болцсон гэж одоо бодож байгаа. Нэг хүүхэд байна гэж одоо үзэх юм. Тэр хүүхэд багадаа нэг аимшигтай зүйлийг ойлгож байна. Би хайрлуулах үнэн цэнэгүй хүн юм байна гэдэг мэдрэмжийг. Гэхдээ энэ мэдрэмжийг өөрийн хайртай хүмүүсээс авсан гэдэг юм. Ийм үүгээрээ онцлогтой. Аимшигтай нэг үүнийг хин нэг удаа хэлсэндээ биш гэж. Дахин олон жил олон үйлдэлээр баталгаажуулсан гэдэг юм да. Тэгээд нэг өдөр тэр үг хүүхдийн чихнээс алга болчихдог гэж. Гэхдээ толгой дотор түүний дурсамжинд түүний үлдсэн цаг хугацаанд үлддэг гэдэг. Романы гол дүр бол одоо Жэд гэж. Ийм шархтай түүний одоо хамгийн том асуудал нь өнгөрсөндөө биш гэж. Өнгөрсөн дотор нь нүүж орхисон гэдэг ч юм. Мэдээж энэ романд бол асуултууд гардаг. Хэрвээ хүн өөрийгөө хайрлах боломжгүй болсон бол бусдын хайр хүрэлцэхгүй гэдэг. Бас та бүхэн ч гэсэн өөрөөсөө асуугаад үзнэс. Энэ бол хүнд асуулт. Гэхдээ бид хүний одоо магадгүй сэтгэл дотор далтхан нууцлж ирж хайж байдаг асуулт ч гэж болно гэж одоо бодож байгаа. Учир нь бидэнд ихэвчлэн найзууд гэдэг юм уу те өөр зүйл магадгүй хайртай одоо харилцаач гэдэг юм уу те байхад боломж гэдэг юм. Гэхдээ цаг хугацаа эдгэн гэж боддог. Гэтэл энэ роман дээр бол өөр зүйл харуулдаг. Хүн гаднаасаа аврагдахаас өмнө дотроо өөрийгөө хүн гэж зөвшөөрсөн байх хэрэгтэй ч гэдэг юм. Магадгүй ч гэдэг юм. Ийм зүйл. Зарим хүмүүс өөрсдийгөө үзэн ядахтаа маш их одоо чадварлаг болдог ч гэдэг юм. Энэ романд бол мангас үргэлж гадна байдаггүй гэдэг утга санааг илэрхийлдэг. Заримдаа мангас дотроос ярьж эхэлдэг гэдэг юм. Тэр ингэж одоо шивэндэг гэдэг юм. Чи хангалтгүй. Өдөр бүр чамайг орхин хин нэгэн чи аз жаргал одоо авах эрхгүй ч гэдэг юм. Ингээд одоо аимшигтай зүйл. Энэ бол дотоод дуу хоолойг өөрийн жинхэнэ одоо гэдэг юм уу те ирээдүйч гэдэг юм. Бүтээгч дуу хоолой гэж андуурж эхэлдэг гэдэг юм. Сэтгэл судлалын өнцгөр бол хүүхэд насны траума бол заримдаа дурсамж биш гэж. Өөрийгөө харах арга болдог ч гэдэг юм. Хайраас айх одоо магадгүй шалтгаан болдог. Аз жаргалд эргэлзэх шалтгаанч гэдэг юм. Би үн цэнэгүй гэсэн итгэл одоо үнэмшилтэйч одоо болж үлддэг. Энэ зүйл нь маш одоо лавшин үлдсэн амьдралаа
үүгээр одоо төсөөлж үүгээр одоо бүтээгч гэдэг юм. Хүн өнгөрснөө мартдаггүй, харин зүгээр өнгөрсөн түүний ямар хүн бэ гэдгийг бичиж эхэлдэг гэдэг юм. Энэ зүйл. Гэхдээ бид бүхэн ч гэдэг юм уу, тэд бүхэн ч гэдэг юм уу, ингэж төрөөгүй гэж харж болох юм. Энэ араманд бол бүрэн харанхуй биш, нэгэн зүйл бий гэж. Найз нөхөрлөл, ямар нэгэн холбоо энэ асуултуудыг үлдээдэг. Шарах эдэгдгүй байж бол. Гэхдээ хүн ганцаараа шархаа үүрээд одоо явах ёсгүй маа гэж. Энэ маань уншигчийг уйлуулдаг, бодуулдаг, сайн муу одоо бүх зүйлийг харуулдаг гэж дүгнэлдэг. Ийм зүйл байна. Ингээд миний толгой дотор өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тэр хүүхдийн тухай, тэр насны тухай ямар үг байдаг вэ гэж одоо бодох, эргцүүлэх энэ бүх зүйлийн тухай. Үүнээс хэрхэн одоо аз жаргалтайгаар, эргчлөөтэйгээр ангижрах, ирээдүгээ өөрөөр гэдэг юм. Өөрийн одоо хүсэл мөрөөдлөөр бүтээх тухай гэдэг юм. Нэг үл энэхүү травмууд болсон хэрхэн ангижирч болдог. Сэтгэл зүйн тухай бас өгүүлэгддэг ийм одоо гайхалтай гэж. Бид бүхэнд гэж зүгээр одоо зааж байгаа юм биш гэж. Олчилж байгаа юм биш гэж. Зүгээр хүн бүрт байдаг гэж. Хүн бүрт энэ зүйл их бага хэмжээгээр байдаг. Зүгээр энэ шарх сорвийн тухай ч гэдэг юм. Магадгүй эрх чөлөөний тухай ч гэдэг юм. Итгэл зүйн төвшний ийм одоо ололтын тухай үүссэн байна гэж одоо харж. Уншаад үзвэл илүү гайхалтай гэж одоо